Hello everyone, welcome to my English lesson. Today's topic is Future Simple. Сайн байцгаана уу англи хэлний хичээлтэй тавтай морил. Өнөөдрийн сэдв бол энгийн ирээдүйн цаг. Let's see the example. What will you buy Sandra for her birthday? I think I will buy her a bottle of perfume. What about you? Perhaps I will buy her a pair of earrings. Will you help me choose them? Yes, I will. За орчлие. Сандра, чи түүний төрсөн өдрөөр юу худалдаж авах гэж байна? Би үнэртэй ус авъя гэж бодож байна. Чиний хувьд? Би эмэг авч магадгүй. Чи надад сонгоход туслах уу? Тийм ээ, тэгье гэж орчуулж байна. Okay, let's see the basic phrase. За үндсэн томьёогоо харцгаая. Subject plus will plus verb plus object. За монгол дээр эзэн бие, will, үйлэг тэгээд тусагдхан ордог байна. За энгийн ирээдүйн цаг дээр will-ийн хойноос үйлэг орохдоо огт хувирдаггүй. Яг үндсэн хэлбэрээр ордог байгаа шүү. Okay, positive. Эндээс short form байгааг санаарай. I will phone. Би залгана. He will phone. Тэр залгана. We will phone. Бид нэр залгана. За phone гэдэг үг маань утас гэсэн үг нэр үгээр харин үйл үгээр болохоор утасдах, залгах гэсэн утгаар ордог байгаа шүү. За одоо үг үсэх. Negative буюу үг үсэх. За long form, short form-ыг хараарай. Will not гэдэг үг маань won't болох нь байна. Үг үсгэсэн хэлбэрийн will not маань won't. Okay. I won't phone. Би залгахгүй. He won't phone. Тэр ирэхдээ залгахгүй. We won't phone. Бид нар залгахгүй. Question буюу асуух. Will I phone? Би залгах уу? Will he phone? Тэр ирэхдээ залгах уу? Will we phone? Бид нар залгах уу? За ингэхнээр за will маань асуух хэлбэр дээрээ эзэн биеийнхаа урд ордог байна шүү. Okay. Now let's look usage of future simple. За энгийн ирээдүйн цагийнхаа хэрэглээг үздэгэ. Энгийн ирээдүйн цаг маань хвчлэн will авдаг маань байгаа шүү. First, for future actions which are not definite. За ирээдүйд болох үйл явдал тодорхой бус байгаа үед хэрэглэнэ. Жишээ нь I will travel around the world one day. Би нэг л өдөр дэлхийг тойрон аялах болно. Тодорхой бус учраас. For predictions about the future. За ирээдүйг зөвгнөхөд хэрэглэнэ. You will be a great composer. Чи гайхамшигтай хөгжмийн зохиолч болно. Гэж зөвгнөж тийм үү? Okay. For threats are warnings. За сануулга сэрэмжлүүлэг өгөх гэд хэрэглэнэ. Stop or I will shoot. Зогс эсвэл чамайг буудлаа. За сэрэмжлүүлсэн байна тийм үү? For promises or on the spot decisions. За амлалт өгөх эсвэл яг тухайн үед гаргаж байгаа шийдвэр дээр ашигладаг. On the spot decision гэхэд яг ярьж байх тухайн үедээ гаргасан шийдвэр дээр хэрэглэнэ. I will buy you this ring. Би чамд энэ бүгжийг худалдаж авна. Next. With the verbs hope, think, believe, expect, and etc. The expressions I'm sure, I'm afraid, and the adverbs probably, perhaps, and etc. За, hope, think, believe, expect гэсэн дөрвөн үйл өгтэй хамт ашиглагддаг байна. За түүнээс гадна I'm sure, I'm afraid гэсэн хэллэгтэй бас цаг ашиглаж болдог байна. Түүнээс гадна probably, perhaps гэдэг дайвар өгнөдтэй хэрэглэж болдог байна. За жишээ ярив. I hope he will pass his exam. Би түүнийг шалгалтандаа тэнцээсэй гэж хүсэж байна. I believe he will pass his exam. Би түүнийг шалгалтандаа тэнцэнэ гэж итгэж байна. За хүүхдэд hope, believe дээр толгой нэрвэж магадгүй гэдэг юм жишээ орууллаа.
За hope гэдэг нь маань илүү ямар нэгэн зүйлийг болоосай гэж хүсэхэд хэрэгэлдэг бол believe гэдэг нь яг итгэх гэдэг утгаар ордог байна шүү. Okay. Perhaps I will see her tonight. Би түүнийг өнөөш нь харж магадгүй, харахгүй ч гэж магадгүй гэдэг утгаар орно. За, probably, perhaps гэдэг хоёр дайвар үг маань утгын хувьд магадгүй гэдэг яг адилхан утгатай. Гэхдээ яг ялгаа нь юу вэ гэвэл probably гэдэг нь 50% болон түүнээс их хувиар болох магадлалтай зүйлдээ probably ашигладаг. 50-аас дээш хувь дээр ерөнхийдөө ашиглана. Харин perhaps гэдэг нь болж ч магадгүй, болохгүй ч гэж магадгүй гэсэн 50-50% харьцаатай байх үед ашиглана гэсэн үг. За тэгэхээр perhaps I will see her tonight гэхээр би түүнийг өнөөш нь харж ч магадгүй, харахгүй ч гэж магадгүй гэсэн утгаар орж ийн гэсэн үг байна. The time expressions used with the future simple include. За цагийн илэрхийллийг харцгаая. Tomorrow маргааш, the day after tomorrow нөгөөдөр, next week, next month, next year. Дараа 7 хоног, дараа сар, дараа жил. Tonight өнөөшн, soon удахгүй, in a week, in a month, in a year гэхээр энэ 7 хоног, энэ сар, энэ жил гэсэн утгаар орох нь шүү. Okay, let's see. There's some examples. Don't go out. You will catch a cold. Битгий гараарай. Чи ханаад хүрчихнэ. За, сануулсан байна тийм үү? You will meet a very rich and handsome man. Чи маш баян, царайлаг залуутай учирнаа гэж байна. За, зөвөн хэлсэн байна. I will help you cut down the tree tomorrow. Би маргааш мод тайхад чинь тусалнаа. Амласан байна тийм үү? Okay. Tidy your room or I won't let you go to the party. За, өрөөгөө цэвэрлэл. Эсвэл чамайг үзлэг рүү явуулахгүй шүү. За, I will buy a present for my mother. Би ээжтэй бэлэг авнаа гэсэн байна. За, энэ on the spot decision гэдэг нь яагаад яг тухайн үед болсон юм дээр илэрхийлсэн гэж авсан бэ гэхээр яа ингээд дэлгүүрт явж байгаад ч юм уу ямар нэгэн бэлгийг хараад би энэ бэлгийг ээжтэй авч өгнө гэж тухайн үед шийдэхэд энийг ашиглаж болно гэсэн үг байна. I will buy a present for my mother. Би энэ бэлгийг ээжтэй авч өгнө гэдэг утгаар. Okay. New words. Serve. Serve. Үйлчлэх, үйлчлэгээ үзүүлэх. Rot. Rot. Ялзрах, ялзарч муудах, хүнс ялзрах. Prove. Prove. Нотлох. Approve. Approve. Хүлээн зөвшөөрөх, албан ёсоор батлах, зөвшөөрөл олгох. Migrate. Migrate. Нүүдэллэх, цагаачлах. Damage. Damage. Гэмтэх, гэмтэл хохирол учруулах. Tan. Tan. Наран шарах, арьсаа борлуулах. Store. Store. Нөөцлөн хадгалах. Mash. Mash. Нухах, бяцлах. За, нухсан төмөс гэдэг дээр ашиглагдана гэсэн үг. Mashed potato. Drag. Drag. Чирэх. Okay. Homework. Make 10 sentences using these new words in the future simple. За, энэ 10 үгээ ашиглаад 10 өгүүлбэр зохиож бичээрэй. Энгийн ирээдүйн цаг дээр. Үгэлээ ашиглана гэсэн үг байна. Okay, thanks for your attention. Good luck.